Яаж мэдэх нь рекорд хийчтэй. За. За голд хэдүүлээ өрхнээс нь шинжилнэ. Бүр бүгдийг устгах чи яагаад? Яри. Жанга гоё импульс заяа. Тэгэд бидэрт одоо энэ л хэрэгтэй гэсэн үг. Зөвхөн энэ чинээс энэ хоёрын хоорондохыг л 3 монтлын дээр харна гэсэн үг байхгүй юу? Монтлын чи импульс 12 монтлын чи импульстэй учраас. Тэгтээ 12 монтлынхоо inducement-ийг харъя л та. 12 монтли дээр inducement-ийг харъя гэсэн үг. Тэрнээс 12 монтлийн inducement гэсэн үг бас биш. За 3 монтли дээр inducement харъя гэвэл энд ээж болж юм те. Миний миксийг зүгээр уусдаг guys. Тунгартайхан. За одоо ингээл монтлигоос ч ихлээл сонирхол татчих эхэлж байгаа шүү дээ. За бүр хэдүүлээ бүр fair value gap гэх юм бол заяа. Энд чинь энэ хоёрын хооронд gap гэсэн үг заяа. Ер нь л окей. Gap. За тийг ингээ харангууд 12 монтлын gap байгаа дооц. Монтлын gap. За гэдэг ч юм уу те. Ерөнхийн нэг юм хэв шинжийн хэдүүлээ хараад ивч. За ямар ч байсан pullback ороод ирсэн. За энэ pullback хэрхэн яах вэ? 3 монтлын руугаа гүнзгийрж орж ирэх үү? Эсвэл энэ чинээсээ монтлын импульсийг хийх үү гэдэг хоёр сонголт л байгаа дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ чинээс одоо ингээ явж байгаа хүртэлх ханшийг хамгийн зөв логикоор тооцоолж чадах юм бол 3 монтлын pullback-ыг оруулж ирэх юм байна. Эсвэл монтлын импульс хөдөлгөөн цаашаа хийгдэх юм байна гэдгийг л мэдэж авах гээд байгаа. Тэрийг л хүлээгээд байна гэсэн үг. Ерөөсөө л тийм юм хүлээнэ гэсэн. За weekly-г харъя л та. Weekly бол мэдээж order flow-тай. Тэгтээ хэдүүлээ weekly-гийн ловыг эвдлүүлчихвэл дараагийн monthly-гийн импульс хөдөлгөөнийг барьж авахд тун айтаахан pullback орж ирэх гээд байна гэдэг ер нь түрүү 7 хоног жингоо ярьсан шүү дээ, тий? Санаж байгаа юм байна уу? За тэр хамгийн давуу бас өмнөх 7 хоногийн бүх одоо унж байгаа хөдөлгөөнүүдийг барьж авах гэж хичээсэн жижиг цагууд тэр өдрийн арилжаануудыг тий. За гэтэл энэ өнгөрсөн 7 хоногийн волюм хангалттай унж чадсангүй. Мэдээж шинэ 7 хоног нээгднэ. Шинэ 7 хоногийн нээгдэд хаашаа явах вэ гэдгийг өмнөх 7 хоногийн хөдөлгөөн шийдэх гээд байна. Тэр нь daily магадгүй 4 цаг илүү гоё харагдуулах байх. За daily-г харъя л та. За weekly-г гэхдээ дутуу орхичлоо guys. Weekly чинь бол ийм order flow-тай байгаад байна шүү дээ. Ийм order flow, sale талын order flow байгаад байна. Импульс нь явцсан одоо weekly-гийн хувьд бол трендийн эсрэг pullback ороод ирсэн байгаад байна гэсэн. Тэгэхээр энэ pullback үү эсвэл monthly-гийн импульс үү гэдгийг л хэдүүлээ батлах гээд байгаа шүү заяа. Хамгийн гол чухал баталгаач. Хэрвээ энэ хаяг эвдэлгүйгээр weekly чинь доошоогоо бүтэн биеэрээ хаачвал яах гээд байна guys. Ямар таамаг дэвшүүлж болох вэ хэдүүлээ. Зүгээр шүү, буруу зүрүү хариулж болно шүү. Зөв.
Ер нь 3 модулын pullback буюу дараагийн weekly-гийн доошоогоо даун чиглэлийн импульс хөдөлгөөн дахиж орж ирэх боломж бай шүү гэдэг л ийм хамгийн ихний таамгийг төвшүүлж олно гэсэн үг. Эсвэргээрээ бид нар тестлээд энэ хаяг эвдлүүлэхгүй энэ тестний хөдөлгөөн дуусаад дахиж тестлээд энэ чинээс доошоогоо иймэрхүү байдалтай сэл харах одоо потенциалтай болж эхэлж байна гэсэн үг. Манай ханш маань тий. За нэг эхнийх нь шүү заяа. Энэ бол гэхдээ яг энийг бүтэн биеэр эвдлээд яг одоо 100% сэл явна гэсэн үг бас биш. За хэрвээ та нар өмнөх түүхүүдийг харах юм бол хэрдий бүтэн биеэрээ хаасан ч гэсэн трендийнхаа дагуу буцаад өсөө яваад тохиолдлууд байдаг мэдээж тий. За хэрвээ ийм тохиолдолд яах? Ийм тохиолдолд дахиад орж ирэх нь ойлгомжтой. Тэгээд дараагийн импульс хөдөлгөөнийг барьж авах гэж хичээнэ гэдэг ч юм. За иймэрхүү дараагийн алхмууд хийх нь байна. Ханш яаж хөдөлгөөс шалтгаалаад. Тэгэхээр хэдүүлээд нь ер нь хамгийн гоё цагууд юу вэ гэхээр за weekly хамгийн том нь. За weekly-гээс томорчхоор угаасаа нэг жоохон дүлий байгаа ш. За weekly дээр хоёр хэдүүлээ ерөнхий агуулгуудаа буюу одоо чиглэлүүдээ хамгийн потенциалтай low юм уу эсвэл high-ыг онилж одоо TP ч юм уу арилжааныхаа full potential-ыг харах нь байна. Тэр нь энэ low уу эсвэл энэ high уу тэ энэ үү гэдэг ч юм. Эднүсийг хэдүүлээ weekly-гээс ерөнхий том зураг харах нь байна. Тим том зургийг бол хэдүүлээ 4 цаг дээр ч юм уу магадгүй daily дээр 1 цаг дээр хэдий сэл бай харагдсан ч гэсэн weekly-гээс баталгаагаа аваагүй бол энэ low руу энэ high руу TP тавьж болохгүй гэсэн санаа шүү. За эсрэгээрээ. Ойлгомжтой байна уу? Ойлгомжгүй байгаад байна уу? За ингээ weekly-г базаа дуусгачлаа. За weekly бол ерөөсөө тийм юм байна. За daily-г тэгвэл хэдүүлээ weekly-гийн хамгийн шинэ өсөж байгаа агуулгыг одоо задлж daily-г харна гэсэн үг. Тэгэхээр бидэрт одоо энэ унж байгаа хөдөлгөөний тийм чухал биш байх нэ. Энэ ловоос дээшээ өсөд одоогийн ханш хүртэл чухал байх нэ гэж. За daily-г харъя. Мэдээж order flow-оор өсөж байгаад impulse pullback impulse pullback impulse pullback impulse pullback impulse энэ дээр яаж юм shift хийгээд эхэлж байгаа биз. За shift хийхдээ энэ дээр бүр sell талын order flow болгоод ороод ирсэн. За тэгээ энэс хойш хэдүүлээ 1 2 3 өдрийг тэр чигээр нь ерөн sell талдаа 3 өдөр буюу энэ 7 хоног ерөн sell талдаа үргэлжлэе шүү. Ер нь weekly-гийн лавыг авах гэж тэмүүлээ шүү гэдэг юм хэдүүлээ мэдчихсэн тий. За тэрнийхээ дагуу жижиг цагууд дээр sell хийгээд байсан. За ер нь тэр sell-үүдийг барьж авч чадсан бол дасан тун аятайхан өссөн байх ёстой юм. Уул нь бол. Тэгээ та хэд яасан байгаа тий. 3 өдөр гурваланд нь хай хийсэн гэхээр ер нь тун аятайхан sell-үүд хийж болохоор байсан гэсэн. Энд дээр sell хийж болох байсан гэсэн. Тэгээ айгүй амархан sell-үүд бас явсан тий. За одоо тэгвэл daily маань хааштай order flow-тай болчихлоо. Үнэ. За одоо тэгэл ерөөсөө ингээл доошоогоо энэ хаяас доошоогоо агуулга бидний 4 цагийн одоо агуулга гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ хаяас бид нар 4 цагийг ингээ үнэлэх юм бол 4 цаг маань мөн адилхан order flow хийгээд явж байна. За хамгийн ихний order flow-ийн хаа энэ дээр, дараагийнх нь энэ дээр одоо low-осоо дээшээгээ pullback орж ирж байна. За энэ pullback-ийн агуулга энчээ дууссан байна. Гэхдээ 4 цаг дээр батлаагүй байна. Буюу бүтэн биеэр хаагдаагүй байна. Магадгүй энэ weekly дээшгээ явах гэж болно гэсэн үг те санаа тийм эрсдэл байгаа гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ энэчнээс доошогоо унж байгаа агуулгыг хараадах ялт. За 1 цаг. За тэгвэл хэдүүлээ нэгд өдөр буюу маргааш юу хүлээх вэ гэхээр 1 цагийн pullback-ийг хүлээгээд дуусгаад тестэн дээр нь sell үйж болохоор байна гэж. Ойлгомжтой юу?
Яа, тэгээд заяа. За энэ бол мэдээж сэл талынх нь одоо таамаг тий. За хэрвээ гэж байгаа хэдүүлээ байдлынхаа таамагийг бас дэвшүүлэхгүй болвол нөгөө нэг алдартай FOMO, MOMO, revenge чи орж ирнэ шүү дээ тий. Хэдүүлээ айгуугой сэлгийг харцсан байж исэн чинь баа явах магадлалын тооцоолоогүй зөвхөн сэл хараад иж бас болохгүй тий. Хэрвээ тэгэх юм бол хэдүүлээ сэлдэд алдлаа гэж бодоход FOMO-орхон нь шүү дээ. Энийг эвлүүлэхгүй дахиад сэлдэж мэлддэг ч юм уу тий. Тэг ингээ алдчих нь шүү дээ тий. Тэгэхээр хэдүүл тэр эрсдлээ багасгахын тулд бай талынхаа магадлалыг тооцоолъё. За дээлигийн хай хэдүүлээ тэмдэглээд авчи. Энэ бол хэдүүлгийн дээлигийн хай. За энийг би яагаад тэмдэглэж байгаа юм бэ гэхээр эх 7 хоног шинэ 7 хоног нэгднэ. Мэдээж 7 хоногийн кандл зүгээ хийхдээ нэлээд том орж иж болно. Тэгвэл daily ч одоо юм order flow-тай одоо ш. Impulse, pullback, impulse гэдэг. Одоо daily-гийн pullback орж ирчээд унах магадлал байгаа гэсэн. Санаа нь. Тэгэхээр хэдүүлгийн нөгөө 4 цаг дээр харж исэн магадлал чинь энэ нөгөө week-тэй магадлал чи идэвхчих болж одоо магадлалтай гэсэн үг санаа. За энэ дээр бүр ингээд ийм change character юм шиг юм хийчихэд унаад ороод ирэх боломж байгаа шүү guys. Тэрийг амар сайн анхааралтай аваарай гэж. За хэрвээ энэ daily-гийнхаа хаяг авна гэж үзэх юм бол эх 7 хоногийн хөдөлгөөн тий. Тэгэх юм бол 4 цаг чи ийм order flow-тай болох гэдэг. Хэрвээ тэгвэл хэдүүлээ аль болох 4 цаг order flow доошоо хийсний дараа тестийг нь хүлээж байгаа сэлцэн дээр гэсэн үг. Тэгэхээр нэлээд жоохон хүлээх шаардлагатай болно гэсэн үг. Хэрвээ daily-гийн хаяг авна гэж үзэх юм бол гэж байгаа. Тэгээ магадгүй илүү гүнзгийрч орж иж болно шүү дээ. Daily-гийн одоо pullback чинь энэ хаяг эвдэхээсээ өмнө нь л унжаах хэрэгтэй. Тэрнээс бол ингээ явж байгаад бүр энчнээсээ хугарсан ч болохоор байгаа байхгүй. Тэгэхээр тийм эрсдэл байгаа шүү. Окей. За байдлын эрсдлийг тооцоолчлоо. Сэл хийвэл ямар баталгаа хүлээхээ бас тооцоолчлоо. За buy хэрвээ хийгдэх дээр тулах юм бол хэдүүлээ энэ order flow-ыг 4 цагийн энэ order flow-ыг тестлэхт нь тестийн дуусгаж агаад дахиад тестэн дээр нь байтж бол жижигхэн тий тэр 7 хоногийн жижигхэн бааюуд. За тэгээ жоох ажиглах нь шүү дээ. Нөхөр тэгж явж агаад буцаад ингээ ороод ирэх юм бол дахиад тестэн дээр нь сэлдэж гинэ. За үндсэндээ эх 7 хоногт үнэхээр гоё хөдөлгөж чадах юм бол нэг за нэгээс 2 удаагийн сэл гоё томхон шиг сэл тий нэг дундаж 10-аар нэг ойролцоогоор 6-аас 8-ийн хооронд сэлүүдийг хийж болох нь байна. Яагаад тэгэхээр импульс хөдөлгөөний дагуу учраас жижиг цагуудын импульс хөдөлгөөний тий. За тэгээ нэгээс 2 удаа бас байдаж болох юм байна гэж. За тэгээ дундаж 10-аар нь 4-өөс 6-гийн хооронд ч юм. Тэгэхээр хэдүүлээ эх 7 хоногт нэг тиймэрхүү хөдөлгөөнүүд гарч ирэх юм болоо да. Кандл нь ер нь 7 хоногийн кандл ер нь нэг тиймэрхүү хөдөлгөх юм болоо да гэсэн бодол байгаад. Тэгэхээр 7 хоногийн төгсгөл дахиад буцаж орж ирэх баг тий. За тэгэхээр эх 7 хоногийн кандлийн төсөөллийн зураг заяа. Би одоо баг AI шиг юм ярих гэдэг нэг. Энэ weekтэй за энэ ч бас арай ч ингэж буцахгүй хаа. Иймэрхүү ч юм уу тий. Нэг иймэрхүү уналтын кандл гарч магадлал байна ч гэдэг юм тий. Зүгээр хэдүүлээ энэ предиктэл хэрвээ иймэрхүү юм болох юм бол гэж. Тэгэхээр хэдүүлээ аль болох энэ weekend дотор болж байгаа процессыг жижиг цаг дээр л сайхан ингэж хараад энэчнээсээ сайхан сэлдэж тавьчихна шүү дээ. За тэгээд ингээд алтан дээр хийгдэх бүрэн шинжилгээ энд хүрээ дууслаа гэж. Ерөнхийн нэг иймэрхүү хантай, зурагтай, хар зурагтай байхад хэдүүлээ жоохон хүлээгээд яг гой баталгаанууд өглөж чадах юм бол бүгдийг барьж авч чаднаа л гэсэн санаа шүү. За юу.
Nasdaq-ыг хараад өгөөч л гэж байна. За би өнөөдөр 3 хослолаар ижээ. Та нар хослуудаа биччих. Харуулмаар байгаа хослуудаа. За алтнаас гадна 2 хослол гэсэн үг. За хэдүүлээ 1 хослыг харчлаа. За тэг би хамгийн их бичигдэж байгаа хослуудаас 2-ыг сонгоо ярэ. За биткойн юм шиг байна тий. За дараагийнхыг хэдүүлээ. Биткойныг ярьчаад дахиад авъя зэ. Bitstamp remove. За хэдүүлээ оны өмнө энийг ярьж л байсан тий. Энэ онолтыг хүлээж ийсэн тий. Спотоор нь удалдаж авах гал ичээгээд байгаа тий. Гэтэ би бол энийг ёроолоо хийж ин гэж бол ерөөсө харахгүй байгаад байна. Энэ зүгээр монтли юм уу? Аль нэг цагийн одоо pullback хийх гээд байна гэсэн 3 модель хийж магадгүй. За балансыг харъя. Энд чинь нэг доор хаяж нэг юм ордер флоу үүсгэчихсэн байх ёстой байтал маань нэр жоохон эвгүй хөдлөд байна тийм ээ. Тэгэхээр нэг иймэрхүү юм болчоод унчаад дахиад өсөж магадгүй ч гэдэм үү те. За энэ арайч 27000 төр хүртэл өсчихгүй шүү унчихгүй л. Ямар ч гэсэн нэг би бол ёроолоо бол хийж арай амжаагүй байна гэж харах гэдэг. За хэрвээ энэ ёроол мөн болвол жижиг цагууд дээр гоё юмнууд хийх ёстой. За яг одоо бол ханш маш балансгүй унсан байна. Буюу одоо энэ импульс хөдөлгөөний pullback орж ирээд дараа нь дахиад нэг ядаж нэг импульс хөдөлгөөн хийх магадлал 50-аас дээшээ хувьтай байна гэж харагдаж байна. Ойлгосноо? За энэ бол мэдээж том зураг те. За яагаад юм бэ гэхээр энэчнээс доошоогоо унсан байна те. 12 монтлийн маань pullback хийсэн байна буюу бүтэн 1 жилийн чарт маань pullback одоо хийсэн байна. За дарааллаад 1 2 3 жил өссөн өсөлт маань одоо нэг амьсгаагаа авах болжээ гэж хэлж юм шиг. За энэ амьсгаа дуусна уу хансна уу гэвэл арай анаагүй юм шиг харагдаад байна. Тэгэхээр ер нь хамгийн багадаа нэг 48000 за 50000 руу нэг ахиж нэг ёроол хийх болов гэсэн зүгээр таамаг байгаа шүү guys. Ер нь яг техникс үг биш заяа. Техникэл талаасаа. За тэгээд тэр уналтын хөдөлгөөнийг 3 модель дээр харах юм бол 2 шиг кандалаар унж байна. За яг хөө энэ ингээд кандалаар ундгийн байж ордер флоу хийгээгүй байд юм байж. Тэгвэл модель чи ядаж дахиад нэг ордер флоу хийцэн байх ёстой байтал энэ дээр яаж юм? Бас л маш балансгүй хөдөлж байгаа буюу шууд орж ирсэн байна тийм үү? Тэгэхээр энэ бол мэдээж доошоо чиглэсэн том цагийн буцах хөдөлгөөн хэрнээ монтлигийн импульс хөдөлгөөн байж таарах гэдэг байна. Тэгвэл pullback импульс гэж орж ирэх гэдэг гэсэн санаа шүү заяа. За одоо бол монтли маань хэдүүлээгийн хүлээх ёстой байсан pullback ороод ирсэн байна. Дээр sweep хийчихээ. Монтли хаагдахад 4 хоног дутуу байна. За амар ч гэсэн дэмдэглэжтэй. За weekly тэгвэл дээшийг өсөхдөө яаж өсөд байгаа юм бэ гэсэн чинь энэ дээр яг IB order flow хийчихэд одоо энэ дээр дөнгөж баталж эхэлж тэ. За тэгэхээр би одоо monthly дээр хамгийн багадаа weekly-гийн single candle-ыг үлээгээд тухайн single candle-ыг шалгаж байгаа процессыг дахиж задлаад дуусгаад тестэн дээр нь дахиад сэлдүүлэх зүгээр харагдаад. Мэдээж дуусгасан тохиолдолд тэ. За тэгэхээр хэдүүлээ одоохондоо биткойныг нэг учиргүй одоо яг 77000 төр хүрсэн байгаад байна. Гэтэ учиргүй нэг buy харах нь цааш ивдээ. Ер нь болоогүй байна л гэсэн санаа яриад байгаа шүү зэ. Тэгээд биткойн чинь тэгээд юу яг те үнгээр дэше өсөж байгаа бол тэр ёроолоо батлаг буюу одоо энэ ёроолыг батлаг. Тэрний дараа тест нь орж ирэх те. Тухайн тест нь бас дуусчил таараа.
Дууссан тест бол дахиад шалгаж ил таараа тэгэл энэ чинээс нодолтой авалтуудыг хийж болно гэсэн санаа. Тэгэхээр хэдүүлээ ялангуяа энэ крипто дээр за бүр тэгээд цаашаа хөрөнгө оруулалт маягаар ашиглаж байгаа болвол ер нь жоохон гой хүлээцтэй хандсан зүгээр юм болоо л гэж бодчих. За тэгэхээр би яг хоо ерөнхий цаг хугацааны баримжаагаар бол би 6 сар гараад 7 сар төгтөл бол ёроол гэдэг юм а батлаж амжихааргүй юм болох юм болов уу гэж бодож байна. За яг энэ бол зүгээр бодол те. Техникэл талаасаа бол одоогоор ийм харагдаж байна гэж. Сарын дараа яаж хөдөлсөн байх нь. Тэгэхээр би бол ер нь 50-аас дээшигээ магадлалтай унана гэж харж байна биткойныг. Окей. За би тэгээ биткойныг их олон ярьдгүй учраас яг энэ түрээд дуусгачих заяа. Гэхдээ жижиг цаг руу оруулах юм бол миний таамгууд худлаа болчих учраас би нөгөө дахиж автаад өгөхгүй учраас тиймэрхүү эрсдлүүд байна гэж. Чия. Биткойн. Да. За result-ийг харъя. Настаг харуулах хүмүүс их байгаа даа.